Тэгэхээр ерөнхийдөө энэ сургалтын үндсэн зорилго нь геофизикийн өгөгдлийг геологт яаж ашиглах вэ гэсэн үндсэн зорилготойсан. За тэгээд Монгол улсад хэрэгжүүлсэн 2 жилийн судалгааны үр дүнд одоо цуглуулсан мэдээлэлээ яаж ашиглах вэ тухай ярих байсан боловч үндэсний геологийн албаны санаачлагаар одоо арай өргөн цар хүрээтэй одоо оролцогчдыг урьж ерөөсөө энэ эрс баялагын хайгуулт энэ олон технологийн геофизикийн буюу бусад танин солгооны одоо аргачлалуудыг яаж хэрэгэлдэг юм бэ гэсэн одоо тийм сургалтаа илүү гүнзгийрлэх зорилготой хичээл орж байна. Тэгэхээр үндсэндээ энэ агаарын геофизикийн судалгаа гэж юу юм бэ? Агаарын геофизикийн судалгааны ямар төрөл байдаг юм бэ? Түүний хэрэглээ нь ач холбогдол нь юу байдаг юм бэ? Тэрийг бол одоо Монголын одоо геологчид, мэргэжлийн судлаачид бол дэлгэрэнгүй одоо тайлбарлах, сургах ийм зорилготой. Энэ хурал нь бол одоо 10 хоног үргэлжлэж байгаа. Тэгэхээр бол Монгол улсын хувьд бол агаарын геофизикийн судалгаа эртээрээс хийж эхэлсэн. За тэгээд мэдлэгтэй мэргэжсэн одоо мэргэжнүүд байгаа ч гэсэн одоо орчин үеийн технологиг одоо хослуулан шинэ ямар мэдээлэл байна уу тийм ээ? Энэ мэдээлэл одоо яаж өргөн цар хүрээтэй ашиглах вэ? За цаашлаад ер нь бол ойрын ирээдүйд ер нь ямар шуухан технологи хэрэг болох юм тийм ээ? Яаж ашиглах юм? Яаж тэрийг нутагшуулах юм гэх мэтлээ юм олон цар хүрээтэй асуудлуудыг хэлцээ.